уу? Налагчуудаа хайрдаг үе. Мэдчилгээ хүргэлт маань үргэлжилсээр мөрөөдөл хүсэл дүүрэн мөнгөн хонхны баяр дээрээс ээлжид шинэхэн дугаараа төлөвлөж байна. 12 дугаар анги амжилттай төгсөж байгаа эрхэм хайртай дүү хонгор зулдаа хэмээн хаяглаж ах ган тогтох эгч номин эрдэн болон эмээгийнхэн зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгээр эрхэмсэг охиныг баярлалцгаая. Баярын хүргэе. Оо ямар гоё ганга юм бэ. За, их чинь нөгөө надад мэдчилгээнээс явж байгаа юм. Тэгээд эндээс бид хэд нэг 2 минутын бичлэг хийх гээд бэлгнийхаа эздэд амжуулж өгдөг учраас таашаа. За, хоёул тийшээ жагс. За, манай мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид мөнгөн хонхны эзэн болсон маш гоё охинтойгоо энэ цаг мөчид шинэхэн дугаараа төлөвлөж байна. За, ян түрүүнд хонгороо энэ өдрийн мэд хүргэе. Сайхан баярлах гэж байна уу? Баярлах чина. Одоо эхлэх гээл бужигналаа л гэж. Тэглээ яхаа тэгэхээр хонгороо одоо энэ бичлэгийг үзэж сууж байгаа олон хүмүүстээс өөрийгөө товч танилцуулаасаа гэж хүсэж байна. Аль сургуулийн хэн багштай хизээ хэд ангийг амжилттай төгсөж байна вэ? Би Эрдмээр гэл цогцлбор сургуулийн оюун чимээ багштай 12-ын 3 ангийг төгсөж байна. Тэгээд 12 дугаар ангийн төгсөлтийн баяр бол маш гоё догтлол дүүрэн бас нэг талаараа ангийнхныгаа бодохоор нэг сэтгэл төвшин тийм л үдшиж байдаг байх л гэж бодож чинь. Тэгээд яг энэ цаг мөчид төрж байгаа сэтгэлдээсээ хаалцъя. Бас үзэн суугаа ангийнхаа найзуудад баярын мэнд хүрэх болов гэж бодож чинь. Ангийнхаа найзуудаа тэгээд одоо гомдоож уурлуулж исэн бол уучлаарай гэж хэлмээр байна. Тэгээд өмнө муудалцдаг байсан цаг хугацаануудаа бодохоор одоо ямар харамсалтай байна. Ийм богинохон байсныг нь одоо л юу мэдчихээн. За тэглгүй яхаа тэгээд 10 жилийн дурсамжаа мөнхлөөд оюутны амьдралд хөл тавих гэж байгаа. Миний дүүгийн онцгой сайхан баярт мөчид нэгэн хүмүүс гинтийн бэлэг илгээсэн байна. Гэрийнхэн нь ер нь ирсэн байна уу хонгороо? Ирсэн байгаа. Ирж амжаагүй хүн байсан уу? Бэлэгний эзнийг хоёулаа нэг таах гээд үзвэл ер нь хин болоо. Та мэдхгүй ерөөсө таагдахгүй байна. За тэгвэл эхлээд миний дүүд бас маш гоё чин сэтгэлийн үгсийг бичээд явуулсан. Тэрийг нь хоёулаа их сайн сонсох хэрэгтэй анхааралтай. Тэгвэл бэлэг хинээс вэ гэдэг нь тодорхой болох юм шүү. За яа. Дэвж дэрвэх насны минь дурсамж бүхнийг мөнгөлж өчигдөрхөн жаахан байсан дүү минь өнөөдөр аль хэдийн ахлах сургуулаа амжилттай төгсөж байна. Амьдралын зам мөрн гэрэл гэгээтэй байж удахгүй болох улсын шалгалтуудаа амжилттай өгөж мөрөөдөл зориг бүхэндээ хүрээрэ гэдэг маш гоё мэдчилгээг энэ цаг мөчид дүүдэн зориулж илгээсэн байна. Ах ган тогтох эгч номин эрдэнэ нарын гэр бүлээс амьдралд нь сайн сайхныг хүсэж эрдмийн баярын мэд хүргэсэн байна. Баярлалаа. За тэгээд ах эгч нь хэлэхдээ дүүгээ бүр ингээд 12 төгсөж гэсэн чинь их сонин догтлолтой байгаагаа дамжуулсан дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг бас загсан шүү. Чамд эрдмийн баярын мэд хүргээд агаа анаа хоёрынх нь бэлгийг гардуулъя хүлээн авна уу? За. Зургийн цог анхны хайр хонгороо ер нь агаа анаагаас бэлэг ирнэ гэж бодож ирсэн үү? Бодоогүй. Одоо хоёулангийн энэ бичлэгийг бас бэлэгний эзэд үзэх байхаа гэж бодож байна. Ахыг чааштай гоё талархал тийшүүл. Баярлалаа. Үнэхээр баярлж байна. Бүр үнэхээр өгнө гэж бодоогүй байсан чинь би бүр хийм бол яна хийм бол гэд амар гахаад гэсэн. Тэгээд маш баярлж байна. Амар догтлж байна. За тэгээд агаа анаа хоёр нь их олон зүйлийг миний дүүд дайсан шүү. Арыг үргэлж баттаадагт баярлалаа. Тэгээд дүүдийн хүн гэдэг чинь дандаа л өмг түшигтэй их гоё байдаг. Тэгээд яг л хонгороогоос тэр их хайр халамж хэрэгтэй цаг үед арыг баттаадаг аюу халамжийг мэдэрдэг учраас амжилт хүсэж тусгайлан бас гинтийн бэлэг барьсан байна. Тэгээд удахгүй бас их том даалгавар том даваа байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтанд амжилт хүсье. Зорьсон зорилготой хүрээд мөрөөдлөө биелүүлээрэй. Баярлалаа. дэндүү тодохондоо гэврүүн балчир нас миндээ